сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан зууны нарлаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн IMS подкастын маань 9 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаач Даваа сүрэнгийн Номин Эрдэм маань оролцож байна. За сайн минь танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийнхөө талаар товчхон танилцуулаач. За баярлалаа. За намайг Даваа сүрэнгийн Номин Эрдэм гэдэг. За Украинд 2014 онд хүний хэмжээр төгссөн. 2020 онд хавтар судлаач мэргэжилтээр төгссөн байгаа. За 2021 оны 11 сараас эхлэн анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орон залуу судлаачаар ажиллаж байна. Анагаах ухааны хүрээлэн маань маш олон төрлийн судалгаа шинжилгээ хийдэг. Одоо эрдэм шинжилгээний байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сүүл хийсэн таны нөгөө гэртээ хүүхдээ асардаг ээжүүдэд сэтгэл готролын байдлыг үнэлэх сэдвтэй судалгааныхаа тухай дэлгэрэнгүй яриач та. За баярлалаа. За энэ хөө судалгаагаа болохоор залуу судлаач хүний хувьд судалгаа шинжилгээний ажилд төлхөө суралцахын тулд энэ хөө судалгааг хийсэн. Тэгээ яагаад бас яг энэ хөө судалгааг заавал гэртээ хүүхдээ асардаг ээжүүд вэ гэх юм өөр 5 хүүхэдтэй учраас 5 хүүхэдтэй тэгээ дээрэс нь олон жил гэртээ суусан. Ийм учраас яг нэг ээжүүдэд тулгамдж байгаа асуудал юу бэ гэдэг үүднээс энэ хөө судалгааг эхлүүлсэн байгаа. Тэгээд сэтгэл готрох юм гэдэг нь болохоор гадны тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хөдлөл анхдагчаар өөрчлөгдөв. Энэ зүйн хувьд сэтгэлээр унах, сэтгцийн үйл ажиллагааны хувьд хөдөлгөөний итвэх буурах, шинж хослон илэрдэг дотоод шалтгаан сэтгцийн юм аа. За тэгээд энэ сэтгэл готрох юм маань болохоор яаж илэрдэг вэ гэхээр уйтгарлахгүй нөх тэгээ энерги дутагдсан юм шиг мэдрэмж авах, энэ мэдрэмж нь олон сар жилээр үргэлжлэх. За тэгээд мунтаж амрах, хооллох, дэглэмд нь өөрчлөлт орох, найзлах дурах тийм. Тэгээд найз нөхдөдөө уулзгаа болох, айлсэл ажилдаа явахаа болох, ер нь өөрийг ингээ нийгмээс тусгаарлах гэж болох тийм. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрч идэг сэтгэл готролд орж байгаа юм. Сүүлийн үеийн тийм сонирхолтой судалгааны үр дүнээс та яриач. Тэгээд энэхүү судалгааг хийх болсон бас нэг шалтгаан одоо энэ хүү судалгаагаа хийхээс судалж байгаа. Америкийн нэгдсэн улсын сэтгэл зүйн нийгэмлэгээс гаргасан 2002 оны судалгаагаар 6 онцгой нийгэм амьдралынхаа айл нэг үед сэтгэл готролд өртдгөө гэсэн. 2018 оны судалгаагаар болохоор ээж нь хэрвээ сэтгэл готролтой байгаа үед хүүхдийн танин мэдэх үе сэтгэл санаанд нөлөөлдгөө. 2014 оны судалгаагаар эцэг сэтгэл готролтой байх нь хүүхдийн кортизол агрын ялгаралд нөлөөлж стресс үүсгэдэг гэсэн бас судалгаанууд хүүхдийн юм нөлөөлт юм тий. Ер нь бол готролтой ах нь тийм билүү судалж байхад. За та энэ судалгаанд ямар материал арга зүйг ашигласан бэ? Тийм. За судалгаагаа болохоор нөгөө нэг бэкийн сорилоор олон улсын бэкийн сорилыг ашигласан. Бэкийн сорил нь юу вэ гэхээр сэтгэл готрлыг илрүүлдэг. 1961 онд Америкийн сэтгцийн эмч Аренбек боловсруулж байсан. За энэ арга нь сэтгэл готрлын зэрэг болон түүний өөрчлөлтийн динамикийг тодорхойлох хамгийн түгээмэл хэрэглэгддэг психометрийн шинжилгээний арга байсан. Тэгээд олон улсад төлөөлөн зөвшөөрөгдсөн. Одоо хүртэл хэрэглэгдэж байгаа ийм сорил юм байлээ. Энэ нь 21 асуулттай 0-68 оноогоор хүртэл ингэж нөгөө дүгндэг. 0-аас сэтгэл готролгүй, хөнгөн зэргийн сэтгэл готролтой, дунд зэргийн сэтгэл готролтой, хүн зэргийн сэтгэл готролтой гэж ангилт юм билээ. Дөрөв ангилж яваад тийм. Тэгээд энэ судалгаагаар хийхдээ ерөнхий 10 хэсгийн асуулттай бэкийн 21 асуултаас ингээд бүрдсэн нийт 31 асуултаас бүрдсэн юм. Хэдүүнээс судалсан? Хэдэн ээжүүдээс судлаа? За нийт судалгаанд маань 525 ээж хамрагдсны хасах шалгуураар
2 ээж хасагт 503 ээж хамрагдсан байгаа. Энэ хос судалгаанд. Тэгээ захимаар авсан таа. Тийм энэ юугаа захимаар одоо нэг олон ээжүүд байдаг группүүдэд хандан авсан байгаа. Маш идэвхтэй оролцсон юм тийм 502 ээж ер нь оролцсон гэсэн үг юм шүү дээ тийм. За та яг одоо энэ судалгааныхаа таамаглалыг юу гэж дэвшүүлж ирсэн бэ? Юу гэж ер нь таамагласан бэ? Таамаглалтаас ээжүүд ер нь сэтгэл готрол мэдээж их байгаа бах гэж бодсон. Яг л өөрөө яг энэ замыг туулаад гарч ирээд нөхөө судалгаагаа хийж явах. Би юу айгүй их сэтгэл готролд ингэж өртөж явснаа мэдэхгүй байсан юм байна гэж байгаа. Тэгээд ээжүүд энэ нөхөө судалгаа маань ер нь ээжүүд маань сэтгэл готролтой байх өндөр гарах байхаа гэж бодож таамаглаж байсан. За тэгвэл судалгааныхаа үр дүн маань юу гэж гарсан бэ? За тэгээд судалгаанд маань болохоор за ер нь судалгаанд нийт хамрагдсан ээжүүдийн дундаж наслт нь 37, 72.3% дээд боловсралтай, 56.7% дөрв ба түүнээс дээш хүүхэдтэй. За гэртээ хүүхдээ асардаг одоо 7.6 жил дунджаар гэртээ ээжүүд сууж байна хүүхдээ хараад. Бүү тийм үү? Энэ судалгааны гарсан. За тэгээд 7 жил бүр гэртээ тий хүүхдээ хараад дунджаар шээ. Дунджаар 7.6 жил гарсан. За тэгээд Бекенс тэгээд 35.2% нь алхахлаар сэтгэл готрол одоо чи 0-аас 13 хоног сэтгэл готролгүй гэж үзэж байгаа бол 14-өөс 68 хүртэл хөнгөн дунд зэрэг сэтгэл готролтой гэж үзээ. Тэгээд 35.2% сэтгэл готролгүй 64.8% нь ер нь сэтгэл готролтой байна гэж гарсан. За энийг бүр наривчлаад үзэх юм бол 35.2% сэтгэл готролгүй 24.7% хөнгөн зэрэг сэтгэл готролтой 27.2% дунд зэрэг сэтгэл готролтой 12.5% хүн зэрэг сэтгэл готролтой гэж гарсан. Тэгэхээр чинь тийм ээ. Бараг 60% сэтгэл ер нь хүнд болон хөнгөвтөр сэтгэл готролтой л байгаа юм тий. Тэгээд судалгааны сонирхолтой юу маань болохоор 7 жилээс дээш 4-өөс дээш хүүхэдтэй ээжид бас илүү сэтгэл готролд өртөж байна. Олон жил гэртээ сууж байгаа ээжид илүү сэтгэл готролд өртөж байна гэж хэлдэг гарсан. Таны зүгээр таамаглал батлагдсан юм тийм ээ. Бол тийм. Аха. За та одоо эдгээр ээжүүдтэй ч юм уу тий одоо сэтгэл готролд өртсөн байгаа ээжүүдтэй ч юм уу зөвлөгөөгөл юу гэж зөвлөгөө өгөх вэ? За зөвлөмж гэхлээр ер нь бол хамгийн түрүүнд та ер нь ийм шинж тэмдэг илрээд ингэж өөрийгөө ер нь би сэтгэл готролтой байна гэж дүгнэх юм бол заавал мэрэгжлийн сэтгэл зүйч эмчт хандах хэрэгтэй. Одоо нөгөө сэтгэл зүйчдэр ингээл заавал нөгөө сэтгцэн эмгэгтэй ч үгүй юм уу зочдогч болоод идэв шүү дээ. Тэгэх шаардлагагүй тань ер нь 5 мэдрэмж төрөх тийм байх юм бол заавал сэтгэл зүйч эмчтэр очих хэрэгтэй. За тийм нь одоо жишээ нь яа бол 9 дүүрэг 21 аймагт маань бүх юм даа сэтгэл зүйчтэй болсон. Энэ төлбөргүйгээр та цагаа аваад хизээж үзүүлж болохоор. Тийм болохоор та заавал сэтгэл зүйч эмчтэр мэрэгжлийн хүн дээр холбогдоорой. За мэрэгжлийн хүн дээр холбогдож чадахгүй бол заавал яг таныг өөрийн чинь тал байдаг, таныг ойлгодог тийм хүнтэй илүү ярилцаж заавал ярилцах хэрэгтэй юм тий. Ярилцаж өөрийнхөө дотрыг нээх хэрэгтэй. Дотроо онгойлгох тий. Яагаад стресстэй бохомдаад яагаад байгаа. Яагаад тайлбар. За тэгээ өөр маш олон аргууд идэм билээ. Хамгийн бас номер 1 гэдэг нь бас тасгал хөдөлгөөн. Бодис солилцоогоо сайжруулах. За дараа нь болохоор нөгөө янз бүрийн нөгөө хамрагдах дугуйлын сект. За жишээ нь нөгөө пациент явах. За энэ бас маш сайн өндөр үр дүнтэй. Стрессийг тавилдаг гэж үздэг юм билээ. За зураг ч юм уу тий. За эсвэл хөгжим сонсох ч юм уу. Хүн болгоны өөр байгаа тийм байгаа ч бас өөрөө ийм өөрсдөө тохирсон арга болгоно тал бас ялгаахгүй мэрэгжлийн сэтгэл зүйч та хүүхдээ нэг удаа ээж авдаа ч юм уу тий. Заавал нөхөртөө ч гэсэн харуулад өөртөө яад чийсэн нэг цагийг зориулаад за сэтгэл зүйч тандаарай гэж зөвлөмөр. Өөртөө нэг л цагийг зарцуулах болох нь шүү дээ тийм ээ. За
Баярлалаа. Таны намын эрдэнэ судлаачтай судалгааныхаа ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. За тэгээд одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүсээс мань асууж тодруулах зүйл байвал та бүхэн бас комментээр бичээсэй. Намын эрдэнэ судлаачтайгаа бас холбогдож болно шүү. За үүгээр өнөөдрийн IMS подкастын маань 9 дахь дугаар өндөрлөж байна. Баяртай. За баярлалаа. Баяртай.